1961 оны 7 дугаар сарын 1-нд Английн Сандригийн тосгонд язгууртын гаралтай Спенсерийн гэр бүлд Диана Франсис Спенсер хэмээх охин мэндэлжээ. Түүнийг эцэг Джон Спенсер нь Алтропи эзэн хэмээн нэрлэгддэг байсан бол эх нь Франсис Шант Кайд хэмээх язгууртан гэр бүлээс гаралтай нэгэн байв. Диана 4 хүүхдийн 3 дахь нь байсан бөгөөд ах эгч нарын хамт өргөн удам харшид өссөн ч түүний багнаас үлгэр шиг байгаагүй юм. Түүний 7 настайд эцэг эх нь салсан нь Дианад хүнд цохилт өгч хожим би анхныхаа зүрхний шарахыг тэр үед авсан гэж дурсан ярьдаг байв. Ээж нь гэрээсээ явж Диана автагаа үлдсэн бөгөөд тэр үеэс хойш хүүхэд насны ганцаардал, эмзэглэл, хайр хүсэл донд өнгөрчээ. Түүний ах Чарльз Спенсер дурсамж номондоо Диана үргэлж бусдыг инээлхийг хичээдэгч дотроо эмзэг хайр дутагдсан сэтгэлтэй охин байсан гэж бичсэн байдаг. Диана багаасаа энгийн даруухан охин байсан ч сэтгэл татам халуун дулаан зангаараа бусдыг өөртөө татдаг байв. Тэр бүжиглэхийг маш их сонирхож балетын сургалтанд явдаг байсан бөгөөд хожим бүжигчин болох мөрөөдөлтэй байжээ. 1970-ад оны сүүлээр Диана Лондон хотод хүүхэд асрагч цэцэрлэгийн туслах багш хийж байлаа. Энэ үед тэрээр Уэльсийн ханхүү Чарльз Уиндзортой анх танилцсан юм. Сонирхолтой нь Чарльз анх Дианагийн эгч Сара Спенсертэй болцож байсан ч харилцаа дууссаны дараа Дианаг анхаарч эхэлсэн гэдэг. 1980 онд Диана 19 настай, Чарльз 31 настай байв. Хааны гэр бүлийн уламжлал, хэвлэл мэдээллийн хяналтаар тэдний үерхэл дэлхийн нийтэд ил тод өрнөж эхэлжээ. Ингээд 1981 оны 2 дугаар сарын 24-нд Чарльз санхүү Дианад гэрлэх санал тавьсан ба залуу бүсгүй тиймээ гэж хэлэх мөчөөс эхлэн тэр дэлхийн хамгийн их анхаарал татсан эмэгтэй болж хувирсан байдаг. Тэдний хурим 1981 оны 7 дугаар сарын 29-нд Лондонгийн Сент Полийн сүмд болж дэлхийд даяар 750 сая хүн телевизээр үзсэн түүхэн үйл явдал болжээ. Диана хурмын өдөр 282 м урт сүлтэй 9000 сувдаар чимэглэсэн торгон даашин зөмсөж ордны хаалгаар орж ирэх мөчөд ард түмэн жинхэнэ гүнж төрлөө гэж уярсан байдаг. Гэвч үлгэрийн хурмын цаана бодит байдал хатуу байлаа. Хурмын дараахан Чарльз санхүү хуучин хайртайгаа болох Камила Паркер Боулстэй дахин холбоотой болсон гэдэг. Тэр өөрийгөө хоёр хүний хооронд 3 дахь хүн гэж нэрлэж сэтгэл санаагаар унсан байна. Хааны ордонд Диана гүнжийг сайхан хүлээж аваагүй. Хатан хаан 2 дугаар Элизабет түүнийг хит эмзэг мэдрэмтгий гэж үздэг байсан бол ордны хүмүүс Дианагийн олон нийтийн дунд олж авсан нэр хүндийг ачаал гэж харж байв. Тэр үеийн хэвлэл мэдээлэл түүнийг өдөр бүр хөөж гэрэл зурагчид хаасайгүй дагаж байсан нь Дианагийн хувьд жинхэнэ дарамт болж хувирсан байдаг. Тэрээр стресс, сэтгэл гутралд орж би хоол идэхэд л гин буруутай мэд санагддаг байсан гэж хэлдэг. Ингээд Диана булимия нервоза буюу хоолны эмгэгтэй болж өөрийгөө хорлох оролдлого хүртэл хийж байжээ. Гэвч тэрээр хоёр хүү Уильям Харрига төрүүлснээр амьдралдаа дахин утга олж харсан. Тэр хөвгүүдтэйгээ энгийн ээж шиг байхын тулд ордны дүрмийг зөрчиж өөрөө сургуулийнхаа хаалгаар хүргэж өгдөг байв. Энэ нь хаант засгийн уламжлалыг эвдсэн анхны тохиолдлуудын нэг байжээ. 1992 онд Диана Чарльз хоёрын салах тухай яриа албан ёсоор батлагдаж 1996 онд тэд салтын гэрээнд гарын үсэг зурцгаажээ. Гэвч Диана энэ салтаар сул дорой биш харин хүчтэй эмэгтэй гэдгээ харуулсан байдаг. 1995 онд тэрээр BBC-гийн алдарт Панорама нэвтрүүлэгт оролцож дэлхийд шуугаан тарьсан шууд ярилцлага өгсөн байдаг. Тэрээр ярилцлагадаа бид энэ гэрлэлт гурвуулаа байсан. Тиймээс хэтэрхий олон хүн байлаа гэж хэлсэн нь түүхэнд үлдсэн үг болсон гэдэг. Түүний зориг үнэнч байдлыг ард түмэн биширч тэр үеэс Диана хааны гүнж бус ард түмний гүнж хэмээх нэрийг хүртсэн юм. Салалтын дараа Диана улс төр хааны үүргээс татгалцсан ч хүмүүнлэгийн үүсд бүрэн зориулсан амьдрал эхэлжээ. Тэрээр доох, ор тавдар, орон гэргүй хүмүүс хүүхдийн эмнэлэг гэх мэт олон асуудалд анхаарал хандуулсан. Ингээд 1997 онд тэрээр Ангол улсад минийн талбайгаар алхаж тэсрэх аюултай газрыг дэлхийн нийтэд харуулжээ. Тэрхүү зураг нь сэтгүүл бүрийн нүүрэнд гарч дэлхийн засгийн газруудыг минийг хориглох олон улсын гэрээ байгуулахад нөлөөлсөн гэж үздэг. Тэрээр нийгмийг гадуурхагдсан бүлгүүдтэй уулзахдаа бээлийн өмсдөггүй, халдвар авна гэж айдаггүй байв. Дохын өвчтөнтэй гараа барьсан анхны хаант гэр бүлийн гишүүн нь Диана байсан бөгөөд энэ үйлдэл тухайн үед маш зоригтой алхам байв. 1997 онд Диана Египтийн бизнесмен Доди Алфейдтэй үерхэж эхэлсэн ба тэд хамтдаа аялж амралтаа өнгөрөөж байсан бөгөөд олон нийт шинэ аз жаргалыг нь харж баярлаж байв.
Зарим их сурвалжид дурдсанаар Додыг түүнд гэрлэх санал тавихаар зэхэж байсан гэх баримт бий. Гэвч наад жаргал ганцхан зууны настай байжээ. 1997 оны 8 дугаар сарын 31-ний шөнө Парис хотын Понт d'Arles хонглоор хурдтай явж байсан хар Mercedes-Benz машин осолд орсон. Машинд Диана, Доди хамгаалагч жолооч байсан бөгөөд тэднийг 30 гаруй папарацци машинууд хөөж байжээ. Жолооч согтууруулах ундаа хэргэлсэн байсан ч ослын гол шалтгаан хэвлэл мэдээллийн дарамт гэж олон хүн үздэг. Дианаг эмнэлэгт хүргэсэн ч шархаа даалгүй 37 настайдаа нас баржээ. Түүний оршуулгын ёслолыг дэлхийн 2.5 тэрбум хүн үзсэн бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй уй гашуудлын нэг байлаа. Элтон Джон түүний сүүлчийн замд зориулж Candle in the Wind дууг дахин бичиж дуулсан нь дэлхийн хамгийн их борлуулалттай ганц дуу болсон юм. Диана Гүнжийн үхэл зөвхөн нэг эмэгтэйг алдах биш, нийгмийн сэтгэл зүй хаан засгийн дүр төрхийг өөрчилсөн үйл явдал байв. Тэр энгийн хүмүүсийн зовлон ойлгодог, чин сэтгэлээсээ тусалдаг анхны язгууртан байсан бөгөөд түүний нөлөө өнөөг хүртэл үргэлжилж байдаг. Түүний хөвгүүд ханхүү Уильям, ханхүү Харри нар ихэнхээ үйл хэргийг үргэлжлүүлж тус бүр Royal Foundation, Invictus Games зэрэг буйны байгууллагуудыг удирдах байна. Дианагийн нэрээр олон эмнэлэг, сургууль, буйны сан байгуулагдсан бөгөөд тэр өнөөдөр ч People's Princess буюу ардын гүн хэмээн нэрлэгддэг хэвээр. Диана Гүнжийн амьдрал үлгэрийн эхлэлтэй, эмгэнэл төгсгөлтэй байсан ч түүний амьдралын хамгийн том үнц нь бол жинхэнэ хүнлэг байдал байжээ. Түүний түүхэн ба сонирхолтой баримтуудыг дурдвал Дианагийн гэр бүл анх дүнд Синтия нэрг өгөх гэж байсан ч эмээн Диана нэрийг сонгож өгсөн гэдэг. Тэрээр сургуулаа төгсөөгүй гэхдээ цэцэрлэгийн багш хийж байсан анхны хаантны гэр бүлийн гишүүн болжээ. Мөн Диана 17 настайдаа The Nutcracker буюу цөмөөхө бүжгэн жүжигт туслах бүжигчин болж оролцож байжээ. Түүний хурмын даашинз 25 м урт торон сүлтэй дэлхийд даяар хамгийн алдартай хурмын хувцсны нэг болжээ. Диана дохын өвчтөнтэй гар байрсан анхны язгууртай эмэгтэй бөгөөд энэ нь тухайн үед айдас ялгарлалыг эвдсэн үйл явдал байв. Мөн түүнийг нас барах мөчөд 30 гаруй папарацци машин хөөж байсан бөгөөд ихэнх гэрэл зурагчид дараа нь шүүхэд дуудагдсан гэдэг. Хатан хаан 2 дугаар Элизабет түүний нас барсны дараа анх удаа ард түмний гүнж гэдгийг хүлээн зөвшөөрсөн илгээлт гаргажээ. Түүний оршуулсан Алтропийн аралд жил бүр 1 сая гаруй хүн зочилдог байна. Ингээд Диана Гүнжийн амьдрал бол гялалцсан дитэм алтан сентиний түүх биш байлаа. Тэрээр эмэгтэй хүний сэтгэл, их хүний инрэл байв. Түүний амьдралын үлгэр эхэндээ романтик төгс мэт санагдаж байсан ч төгсгөл нь бодит ертөнцийн хатуу үннийг харуулжээ. Гэхдээ тэр энэ бүх зовлонгийн дундаас сайн сайхныг бүтээж чадсан хаан засгийг хүнлэг болгож ертөнцөд хайр инэрлийг түгээсэн эмэгтэй байв. Түүний хэлсэн нэг үг өнөөдөр ч үе үеийн зүрхэнд цураацаар байдаг. Бид бүгд хайрлуулж хэн нэгэнд хэрэгтэй гэж мэдрахийг хүсдэг. Хэрвээ би хүн бүрийг багч гисэн хайр мэдрэхэд тусалж чадвал энэ дэлхий илүү сайхан болно хэмээжээ. Хэрвээ танд өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк болон subscribe ба дараад дараа дараагийн түүхүүдээр хамтдаа аялцгаая.